За Алюката баяр хүргье. Өнөөдөр Дакар ралли амжилтаа дуусгаад 13 стейжийн ард гарлаа. Найзаараа бахархаж байна. Ур чадвар гайхамшиг үнэхээр гоё байлаа. Бахархаж одоо даглаа. Бахархаж одоо энэ хүртэл ингээд амар гоё ингээд бүх хүмүүсөө чимээгөө дэмжижсэн ингээд баярлж байна найздаа баяр хүргье. Баярлалаа. За 13 өдрийн дараа үзэгч түмэндээ бас топ 20 дотор багтаад өнөөдөр 16 дээр ингээд тэмцээнэ хааж ин тийм ээ. Анхны Дакар 16 ямар сонсогч байна? Би бот энэ бол яг над ямар ч Дакар дурлахад төсөөлөл байгаагүй. Тас нэг санаа зовхгүй байсан. Аха. Хэдэд архан нэг чухал байсан. Финиш хийх ёстой гэж бодож байсан. Аха. Тэгээд яг дотроо нууцхан бол яг ихний 20 руу орч шээсэн гэж бодол байсан. Өөрийнхөө бодлоо өмнөх марафон дурлаад энэ сайн явж байгаа хүмүүстэй өөрөө за би ер нь 20 дотор үзүүл чил юм байна да гэсэн бодлоод байсан. Өнөөдөр ингээ 16-ад орсондоо маш их баяртай. Зарим стейжүүд бас гайгүй явсандаа маш их баяртай. Тэгээд бас зургийн сургалтанд сууснаа маш их баяртай. Нэг 2 өдөр чинь жоох юм сонссон болохоор бас айгүй хэрэгтэй юм байлаа. Өмнө 2 уралтсан Дакарда ирээд дахиад сурах юм зөндөө байлаа надад. Өнөөдрийн 115 км зам ямар вэ? За өнөөдрийн зам бол эхний хэсэг жоохон мушгаа ихтэй, цол сараатай, жоохон ийстэй. Тэгээ сүүлийн 50 км бол энд харагдаж байгаа шиг бууцараагаад орж ирлээ. Тэр нь бол сайхан яваад ирлээ. Өнөөдөр ер нь жигдхэн явуултайхаа 28 руу жоохон дөхөөл үзье гэж бодсон. Үзээ манай хүмүүс сайн олж ирлээ. Аха. Миний хойноос гисэн 35 бас айгүй хавтгаа дээр айгүй сайн явдаг. Ирсэн бас лаг явлаа. Төслийнхөө одоо ерөөхдөө хамгийн сүүлийн стейж дээр ингээд төсөл баг хамт олон сайхан явлаа тийм ээ. Төслийн талаар энэ хүртэл явсан сэтгэлээ хуваалцаач. Би анх төсөл эхлэхэд бол би уугнаад угаас амар өндөр шаардлагатай байсан. Одоо өнөөдрийн байгаа байдал дээрээс би уралдаад уралднаа. Үгүй бол би уралдахгүй гэсэн. Тэгээд төсөл маань үнэхээр энэ хүрээ тэгэхээр намайг ингэ сайхан авч явж уралдуулсан маш их баярлалаа. Тэгээд бидний төслийг анхнаас нь дэмжиж ирсэн маш олон компаниудад маш их баярлалаа. Шунхлаа байна тий. Жак ах байна. Жак ах байна. Маш олон Sky Charter, Blackstar Alpha тэгээд Bradley Wiese-хэн Sky Charter, Mahanari Egi байна. Манай Extreme Family, за тэгээд Hyperfuel Mongolia-гийнхэн байж гин. Safe Moto, Gaz-ийн байна. Egi ах, Дүнхэ, Дашаа бүгдөөрэнд маш их баярлалаа. Мөөг манай дүүнер байна тийм ээ. Бидрийг хонгорын эсэн дээр сайхан бэлтгэл хийгээд бүх нөөц болж байгаагаар хангасан. Аюу сайхан хамт олон байж. За тэгээд Думка Вася гэдэг манай найзууд хүртэл дэмжсэн. Бүх одоо жижиг болон дунд хэлбэрээр дэмжсэн бүх найзуудаа маш их баярлалаа. Ах нартаа маш их баярлалаа. Яг шулуухан хэлэхэд ер нь бол стейжээр бид нар түүх бүтээж явсан. Энийг бол бид маш их дарсан. Гэтэ бол өнгөрөх гээгүй зүгээр стап болгон энэ хүний уур чадвар ямар одоо өндөр түвшинд вэ гэдгийг бүхэн харж энэ төсөлтөө ингээд дуусч ажилласан. Тэгээ энэгээрээ бид нар ингээд өнөөдөр баярлалаа. Найз нь бол амар баяртай байна. Тэгээ найзтай маш их баяр хүргэе. Амар гоё. Teams go out there, in rally 2 end up. Sure. За сайн байцгаана уу тал нутгаас Дакар төслийн хамт олон ингээд өнөөдрийн 2026 оны 48 дахь удаагийн Дакар раллиг амжилтаа өндөрлүүллээ. За манай тамирчин өнөөдөр Дакар раллигийн одоо шилдэг шин тамирчдын жигсаалтын 3 дугаар байранд шалгаж одоо Монгол улсын түүхэнд маш том цомын эзэн боллоо. Тэгээд бид бүхэн Дакар раллид уралдааныг зорин ирэхийн тулд Абу Дабигийн Desert Challenge, Rally du Maroc гэдэг том тэмцээнүүдийг зорьсон байгаа. За төслийн нэг үе шат бол маш үн цэнтэй бүтэж ирсэн. За бид бүхэн энэ Дакар раллигийнхаа одоо зөвхөн нийлбэр дүн дээр ач холбогдлохоос илүү гараа болгон дээр ач холбогдол өгч зөвхөн гарааг одоо ингэж лүк хийж уралдлаа. Тэгээд манай
тамирчин маань үнэхээр гоё түүх хийсэн боллоо. Энэ спортыг ойлгож шууд амжилтанд ирэхийг авсан. Энэ ТV-ийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд Талнутгаас Дакар төслийн энэ оны одоо үйл ажиллагаа энэ төрөд өндөрлөж байна. Бид бүхэн Монголд очиод төсөл хэрхэн цаашаа яаж өрнөхийн талаар одоо бид бүхэн ярилцах болно. Тэгээд одоо нэг эдис болж ажилласан бүх хүмүүсүүдэд маш их баярлалаа. Думка Мася найзуудаа баярлалаа. Түнхээдээ баярлалаа. Баярлах юм бол маш хүн байгаа. Төгсөөхтэй баярлалаа. Тулгаадаа баярлалаа гэдэг ингээд бүгдөөнд нь маш их баярлалаа. За Дакар Раллигийн хамгийн сүүлчийн хайлайт байлаа. Тэгээд Дакар Раллит манай төслийн багийн бэлтгэсэн видео мэдээлэлтэй бүх контентыг NTV телевизээр хамтран үзсэн бүх үзэгчдтэй мөн NTV телевизийнхэнд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд ингээд хаалтын дугаар байлаа. Бүгдөөнд нь баярлалаа.